Хэдүүлээ бараа бүтээгдэхүүнд одоо баталгаажуулаг байгаа. Тэгээ ахаа апдейт хийх явахаар бараа бүтээгдэхүүн гээл орчихно. Тэгэхээр энэ дээр таны одоо бараа бүтээгдэхүүнүүд нь дараалал байж болно. Тэгээд ийшээ засах гэж ороод за одоо хэдүүлээ алийг засах вэ гэдэг те. За эдрийн үнийг засъя. За энэний үнийг одоо 24,000 болгоё гээл ингээд засаад байж болно гэсэн үг. За энэ дээр нь одоо тайлбар орлоог байгаа. Бага хэмжээний тайлбар оруулъя. За гээл апдейт хийгээд байна гэсэн үг. За тэнгуүт л одоо энэ эсвэл бол энэ дээр зургнуудаа одоо солиё тийм ээ. Ногоонгийн гипс. За энэ ногоонгийн гипснүүдийн зурагтай болчлоо. За тэгвэл энэ зургнуудаа оруулаад ингээ апдейт хийгээд байна гэсэн үг. За тэгвэл одоо энэ дээр ягаан өнгийн гипстэй болцоо хэвлээ. Зурагтай болцсон. За тэгвэл дахиад ингээ оруулаад явж байна гэсэн үг. За одоо цагаан өнгийн гипстэй болцсон. Цагаан өнгөө оруулчихна гэсэн үг. За ингээд шинжилээд байна гэсэн үг. За ингээд шинжилээд явчихна. За өөрөөр хэлэх юм бол одоо бид нар бараа бүтээгдэхүүн бэлэн болсон. Хэдүүлээ эн чинь нэг нөт хүнүүд бичсэн. Нөтөө бид нар тусад нь ичээ бичих юм шүү. За нөт нь окей 10%. За ингээд оруулчихна гэсэн үг. За ингээд манай бүтээгдэхүүн бэлэн болсон. За хэдүүлээ тэгээд энийг хүсэлтэй одоо бид нар энийг онцлог бүтээгдэхүүн болно гэд ингээ явуулчихна гэсэн үг. За хэдүүлээ одоо админаас би баталгаажуулна. Бүтээгдэхүүн ямар хуу харагддаг, яадаг гэдэг талаар одоо та бүхэндээ үзүүлээд харуулад бүтээгдэхүүнийг өөрөөсөө нь үзүүлээ харуулъя. За тэгээд нөгөө нэг бүтээгдэхүүн оруулсан болохоор энэ тоо багасаа явчихдаг байгаа шүү.